За hello guys. Тэгээд ер нь та нар бол баг гайхаж байгаа хэцүү. Энэ амар олон хурдан бичлэг гэнэ гэдсэн. Учир яач вэ гэд. Тэгээд ерөнхийдөө бол ойр ер нь тэ нөгөө хичээл энэ төр оргоо тэгээд юу яаж ийн. За тэгэхээр өнөөдрийн бичлэг Жондой болон Жендой хакер биш үү? Хакер мөн үү гэдгийг одоо хэдүүлээ ярилцсан. За тэгэхээр та нар лайк сабадараа лайк сабаа яг одоо дараад та тоглоно. Сайхан үзээрэй. Сайхаж үзэрэй юм тий. За тэгэхээр Жондой болон Жендой Roblox-ийн үүсгэн байгуулагчид болох Дэвид Базукиг Roblox-ыг бүтээсэн хоёр хүн байна. Болон нөгөөт нь болохоор Эрик Кэсэл нарын бүтээсэн хуучин туршилтын аккаунтууд юм. Зөв. Тэгэд эдгээр аккаунтууд 2006 оны 3 сарын 6-нд эсвэл түүнээс өмнө үүссэн гэж үздэг. Харин мэдээллийн сан шинжүүлэлттэй холбоотойгоор 2006 оны 2 сарын 27-нд нэгдсэн гэж бүртгэгдсэн байдаг. Жондой гэдэг нь нэр нь тодорхойгүй эрэгтэй хүнийг Жендой гэдэг нь нэр нь тодорхойгүй эмэгтэй хүнийг ерөнхийд нь нэрлэхэд ашигладаг нэр юм. Цуу яриа. 2010 оны дунд US Жондой болон Жендой нарыг Roblox-ийн хакердах гэж байгаа мэт хуурж цуу яриа бол гарч эхэлсэн. Тэгээд ялангуяа 2016 оноос 2019 оны хооронд кликбейт бичлэгүүд их тархсан байдаг. Тэгэд 2017 онд хүмүүс 2017 оны 3 сарын 10-нд Жондой болон Жендойн хакердна гэсэн сургалт тараасан. Энэ нь бол худал байсан бөгөөд Roblox өөрөө тайлбар хийж эдгээр аккаунт нь Roblox-ийг эзэмшилдэг байдаг гэдгийг баталсан. Анхны зориулалт. Roblox-ийн альбаа үеийн ихэнх үед Жондой болон Жендой администратор NPC хэлбэрээр ашигладаг байсан. Тэд бусад тоглогчтой харилцах боломжтой байжээ. Тэднийг дахин онлайн болсон үед зарим хүмүүс аккаунтыг хэн нэгэн нууц үг тааж орсон гэж бодсон. Гэхдээ Roblox-ийн тайлбарлалаар энэ нь аккаунтыг найзуудын чагсалтаар цэвэрлэх шинжилгээтэй холбоотой байсан. Дараагийн үйл ажиллагаа. Жондой болон Жендой нарын 2017 оноос хойш янз бүрийн Roblox айдем болон бэйт авсан. Жишээ нь Жондой 2017 онд Blade of Motherhood авсан. 2017 онд хоёр аккаунт Verify, Palivate юу гэж балгаатай болсон. Жендой 2019 онд Shield of Wisdom авсан. Харин Жондой 2020 онд Godlike Battle авсан. 2023 онд хоёр аккаунтын аватар Steve Standoff орсон. Жендой 2024-өөс одоо 2026 онд хэдэн некод авсан гэдэг. Одоо үргэлж бид юм байна. Аккаунт termination. 2025 оны 9 сарын 12-нд Жондой аккаунт олох буруу репорт хийсний дараа түр хаасан. Гэхдээ 2025 оны 9 сарын 15-нд дахин сэргээсэн. 2025 оны 10 сарын 31-нд хоёр хакер дахин хаагдсан боловч дараагийн өдөр нь буцаал хүрээд буцаан сэрэгцсэн. Тэг. Хамгийн чухал Жондой болон Жендой нарын Roblox-ийн хакер биш. Харин тэд Roblox-ийн маш хуучны туршилттай аккаунт бөгөөд өөрөө эзэмшиж удирддаг байсан аккаунтууд юм. Тэгэхээр ерөнхийдөө бол нэг иймэрдүүл юм байсан юм байна. За тэгээд энд хүрэлцэн бүхэндээ баярлалаа. Лайк саб батарсан гэж найдаж байна. Тэгээд bye guys.